Комик дуртай бол надтай хамт байгаарай. Meta Abuse Comic. Perfect. Руудаг муу хүмүүс машиндаа хорчихсон байлаа. Тэд түүнийг өөр хүмүүс зарж дараа нь очихоос өмнө жоохон тамлахаар шийджээ. Тэр хүмүүст нэг нь Руудаг хэд турхай гэж хэлээд маска аван жижиг уут гаргаж ирээд Руудагийн өмнө хаялаа. Уутанд байсныг хог новшнор байлаа. Тэр хүн чи өвхөж болохгүй гэд гартаа хатгсан хаягдлаар Руудагийн ам руу хүчээр жихэж эхэлв. Руудад хоол таалагдаагүй бололтой харин тэр хүн инээгээд Тэнгэрийн хүмүүс ийм хог идэж чадахгүй дээ гэж хэлв. Гэтэл генет Руудад хүний 2-3 хазаж махыг нь дасар татаж тэр хүн өвдөж орилж эхлэв. Руда амандаа махтай хоолыг нь жажилж байлаа. Бусад хүмүүс гайхаж айж ухарлаа. Руда тайман хэлв. Идэж болж байвал энэ хог биш. Тэгээд гинэ түүний бэлэг гэрэлтэж эхлэв. Тэр ууртайгаар хэлв. Дээд доод хүн гэж хүмүүсийг би ялгаж болохгүй юм байна. Бүгд адилхан. Тэр бэлийнхээ хүчээр гинжийг тасалж машинаас буув. Газарт буугаад бэлийнх нь гэрэл улам хүчтэй гэрэлтэж ойр орчны юмс хөвж эхлэв. Муу хүмүүс юу болоод байгааг ойлгож чадахгүй сандралдаж байлаа. Харин ойролцоо хадан дээр инженений хэмээх нөгөө хүн бүгдийг харан зогсож байлаа. Тэр инээсгэлэн би зөв таньсан байна гэж дотроо хэлв. Рудо дотроо бодож байлаа. Регото хэлж байсан да. Энэ бэлээ сэтгэлээ шингээвэл сүнс орж иж надад хүч өгнө гэж. Рудо барьж байсан гинжнүүдийг гинэд өөрчлөгдөж эхлэв. Шовгор үзүүртэй болж хувирлаа. Үүнийг харсан халзан ир гайхаж Тэнгэрийн хүн ингэж ийм хүчтэй байж чадна гэж би мэдсэнгүй гэж сандарч хэллээ. Тэр үед инженений тайлбар Рудо шиг хүмүүс бол эд зүйл ам уурч чаддаг. Тэдний хүч ав тийм хүмүүс энэ хүмүүсийг гивэр гэж нэрлэдэг. Халц гэтэл буржгар үстэй маш их уурлаж Рудогийн гивэр байсан ч хамаагүй Тэнгэрийн хүмүүсийг үзэн яддаг гэж хашгирлаа. Тэгээд нөхөддөө Рудог алхахыг тушаав. Тэд бүгдээрээ Рудо руу дайрлаа. Рудо гинжээрээ дайснууд руугаа хүчтэй туталгаа хийв. Газар хагарах шиг болов хүмүүс зочиж болтцгааж халзан ир гинжийг нь онохыг тушаалаа. Тэр гинж байхгүй бол Рудо хүчээ ашиглаж чадахгүй гэж хэлжээ. Эцэст нь тэр халзан ир гинжийг нь булааж авч чаддаг. Гэхдээ Рудо айсангүй. Тэр эргэн тойрноо ажиглаж байгаа нэг дугуй олж авлаа. Түүнийг шууд шууран авч хүчээр шингээв. Энэ инженений анхаарлыг татлаа. Рудо ердөө нэг зүйлч биш өөр олон зүйлд ч хүчээ шингээж чаддаг байжээ. Тэр дугуйг халзан ир рүү шидэж түүний ухаан алдтал нь онлоо. Буржгар өстэй хүн айж царайн цонхиж ихлэв. Рудо түүн рүү айж ухан алхав. Хэрвээ тэр ир айсанда чи яг юу юм бэ гэж хашгирчж эхэллээ. Рудог мангас гэж дуудахад Рудо маш их уурлав. Рудо түүнийг дугуйгаараа зохих гэж байтал инженений гин дээр зогсоо. Тэр Рудог зүгээр орхио гэж хэлэхэд Ингээд бүх хөвж байсан юмс газар оноо Рудо гайхсан байтлаа би яаж ингэж чадсан юм болоо гэж асууллаа. Инженений зөвшөөр нь толгой тохив. Рудо өөрийн бэлэгээ харвал тэндээс нь гэрэл гарсаар байв. Харин генет хамраас нь цус гарч эхлэв. Түүний би ийм их хүчийг даахгүй байжээ. Тэр болсон бүхнийг эргэн бодоод Реготогийн хэлсэн үгийг санав. Тэр үед инженений генет Рудод энэ бүгд миний буруу гэж хэллээ. Тэр зүгээр Рудог үнэхэр хүч байны үсгийг шалгаж байсан ажээ. Инженер Рудод энэ ертөнц бол түүний хүчний талаар зааж өгнө гэж амлалт өгнө. Гэхдээ нэг болцол тавьсан юм. Рудо түүнтэй хамт кленер буюу цэвэрлэгч болж хамтран ажиллах ёстой гэж хэллээ. Инженер хэлэхдээ чиний чадвар яг бидэнд хэрэгтэй байгаа юм аа. Үүнийг сонсон Рудо гайхсан ч дараа нь царайн дүнсгэр болж би хүсэхгүй байна гэж хэллээ. Дараагийн хэсэгт нэг хүн барилгын оройн дээр сууж байсан ба түүний бугуунаас нь дохио ирнэ. Тэр дуудсан хүн инженений байв. Нэг хүн инженеигээс дуудлага авлаа. Тэр гайхаж чи над руу ховорхон л холбогддог шүү дээ. Юу болсон бэ гэж асуудал инженений. Би нэг онцгой хүүхэд олчихлаа гэж шууд хэлв. Тэр хүн гайхлаа. Дараа нь тэр нэг хуучин муу газар ирэв. Инженений дахин би үнэхээр онцгой нэг олсон. Тэрний хориотой газараас олж авсан юм гэж хэлв. Итгэх хэсэг чинь чиний хэрэг. Тэр хүүхэд аль хэдийн нэг төрлийн чадвартай байсан гэ. Мэдээж тэр Рудог хэлж байлаа. Рудогийн чадвар ердийн биш байсан учраас түүнийг кленер болгож болохоо шийдсэн байжээ инженений. Инженений хэлээд дуудлагаа дуусгав. Тэр бас чи удахгүй Рудог өөрөө уулзах болно гэж хэллээ. Тэгээд халзан хүн Рудог гарыг боож байв. Рудо би хизээ чамтай хамт явъя гэж зөвшөөрсөн юм бэ гэж асууад инженений чи өөр ямар сонголт чамд байгаа юм бэ гэж асуулаа. Гэвч Рудо би аль болох хурдан газар дээр буцаж очих ёстой. Би Тэнгэрийн явслаа очмоор нэг хэллээ. Халзан хүн ууртайгаар амьд байгаадаа л баярлал гэж хашгирлаа. Рудо энэ үг чинь юу вэ гэж дотроосоо өөрөөсөө асуу. Үгэн хэлэхдээ
Чи хориотой газар тэнэж явсан нь үнэхээр тэнэг хэрэг байсан юм. Хэрвээ арай удаан байсан бол амьсгалахаа болоод үхэх байсан шүү дээ. Дээрээс нь хулгайд орсон чи ёстой азгүй байна. Инжээний чамайг аварсан гэдгийг ойлго. Инжээний зүгээр дээ гэж хариуллаа. Гэтэл өвгөн гэнэт үнэндээ би хөгшин эмэгтэй шүү, эр хүн биш гэж хэллээ. Эмчилгээг дуусмагц мөнгөө төлөхийг сануулв. Тэр эмэгтэй дахин би эмэгтэй хүн шүү гэж онцлон хэлсэн юм. Гэтэ тэрний гаднах байдлаар эрэгтэй хүн шарагдаж байлаа. Тэд эмчилгээгээ өрөөнөөсөө гарахад Руда инженерийн эмчилгээний зардлыг төсөнд нь талархав. Тэгтээ Руда хэлэхдээ би зүгээр л мэдээлэл цуглуулах гэж байгаа юм. Тэр клинер буюу жентор болох надад ямар сонирхол байхгүй шүү гэж хэллээ. Инженер хэлэхдээ чи аль хэдийн тэнгэрийн хүмүүсийг энд яаж үздгийг биеэр мэдэрсэн хулгайлагдсан зүйл ганцхан жишээ. Чи хүмүүст асуулт асууж болно. Гэхдээ үннийг мэдвэл чиний хувьд аюултай болно шүү дээ гэж хэллээ. Хаалган голгох зур инженерийн эндх ертөнц чинь зүгээр л үн төлбөргүй мэдээлэл өгчдөг газар биш. Тиймээс зүгээр намайг даг гэж хэллээ. Дараа нь Руданы гудамжны хоолны газар бүр идэж байлаа. Инженер чи их идэж байна шүү. Хоолны хаягдл идчихэд бөөлжиж байсан чинь санаанд орчлоо. Чи их хөлссөн байжээ гэж асуулаа. Рудо дуугарсангүй идэж л байлаа. Тэр иргэн тойрноо ажиглаж энэ газар бүгд хогл байдаг гэж бодсон чинь хот боо хоолч байдаг юм байна гэж дотроо бодов. Инженер Рудогоос нэрийг нь асуув. Рудо хэлэхэд инженер сайхан нэртэй юм а гэж үүнийг сонсоод Рудо хэсэг зогсоод за баярлалаа гэж хэллээ. Ингээд одоо чамд энэ юу болж байгааг товчхондоо би чам тайлбарлаад өгье. Рудотой ойрхон нэг юм хар стакан дотор хар шингэн хийж тайлбарлая. Энд хогтой хамт хүмүүсийн сэтгэл хөдлөл бодол хоригдлогддог юм. Тэд заримдаа энерги болж хувирч сонин зүйлс үүсгдэг. Тэр зүйлсийг нэг нь арент гэж нэр аратан байв. Тэд хүнийг харангуйтаа давталдаг. Ихэвчлэн хотын гаднах хаягдлах газар амьдардаг. Зарим нь хот руу орж ирдэг. Рудо хэрвээ тийм юм бол хотыг хамгаалах хэрэгтэй юм биш үү гэхэд инженер хүн чинь байнга манаа сууж байдаг тийм амтан биш гэж хэлэхэд Рудо толгойд өгөв. Инженер дахин хэлв. Арентуудын зүрхэн бодолд байдаг учраас жирийн зэвсэг үйлчлэхгүй. Гэхдээ чиний бэлээ тэднийг устгах чадна. Рудо бэлээ үнэхээр тэгж чаддаг юм уу гэж асуухад инженер Рудо тайлбарлав. Жишээ нь тогоочийн хурцсан хутаг эсвэл зохиолчийн олон жил хэрэгэлсэн үзэг шиг ямар нэгэн зүйлийг удаан хугацаанд хайрлаж чин сэтгэлээсээ хэрэглэл тэр зүйлд бодол оршиж эхэлдэг юм. Ийм зүйлийг жинки гэж нэрлэдэг гэхэд Рудо ихэд гайхсан байв. Учир нь Рето түн үүний өмнө хэлж байсан юм. Инженер тайлбарлав. Зөвхөн бодол шингэсэн жинкил арент аратны дотоод бодлыг ялан дийлж чаддаг юм. Гэхдээ ийм зүйлээс хүч авах чадвартай хүн тун ховор байдаг гэж хэллээ. Рудо тэгтэл чи бас тийм хүн үү гэж асуухад инженер толгойд өгөв. Тэд хоёулаа чадвартай бөгөөд ийм хүмүүсийг гивэр гэж нэрлэдэг байжээ. Инженер хэлэхдээ жанторууд бол арентуудыг устгадаг бүлэм. Тиймээс тэдэнд гиврүүд хэрэгтэй байдаг ажээ. Рудо ойлгож эхэллээ. Тийм учраас инженер түүнийг жантор болохыг хүсээд байсан байжээ. Тэгэл Рудо хэрвээ би нэгдий гэвэл чи надад газар дээр яаж буцахыг зааж өгөх ёстой гэж сүрсэн баз ялаа. Харин инженер үнэндээ би өөрөө яаж буцахыг огт мэдэхгүй гэж хэлэхэд Рудо бүр их уурлаа, гашуудлаа. Инженер хэлэхдээ би мэднэ гэж хэлэхгүй шүү дээ. Харин манай дарга бол бүхнийг мэддэг хүн. Магадгүй тэр тусалж магадгүй гэлээ. Рудо тэгвэл би эхлээд тэр даргатай чинь уулзмаар байна гэж хэллээ. Тэгтэл инженер Рудогоос чиний энэ бэлийг хэн өгсөн юм гэж асуухад Рудо бэлийг харж байгаад аав минь надад өгсөн юм. Энэ бол надад үлдсэн цорын ганц дурсгалт зүйл гэж хэлв. Инженер ойлгож байгаагаа илэрхийлээд энэ бэлийг хуужирсан юм шиг харагдаж байгаа ч маш сайн арчилсан харагдаж байна. Чи чухал зүйлээ хайрладаг хэвээрээ бай. Ихэнх хүмүүс тэгдэггүй юм гэж хэлв. Тэр бас энэ бэлэнд сүнс байгаа. Тиймээс үрд нандинаарай гэж зөвлөжээ. Рудо үүнийг сонсоод хүмүүсийн өмнө бэлэгээ шоолж оромжлуулж байснаас сэтгэл нь гинэд гунигтай болж гэлээ. Тэгтэл инженерийн хүзүүний зүйлд дохио өгч тэдний яриа дуусах босныг мэдэгдэв. Гэхдээ Рудо гинэд орой цэнч гэсэн баярлаа гэж хэлвэ. Хэрвээ чи намайг газар дээр буцахыг зааж өгвөл би чамд жантруудыг жаахан ч гэсэн туслах болно гэж нэмж хэлв. Инженер нэмсэглээ түн жаахан мөнгө өглөө. Одоогоор эн чинь хэрэглээ юмны мөнгө. Болгоомжтой зарцуулаарай гэж хэлв. Рудо чи надад үнэхээр мөнгө өгч байгаа юм уу? Үнэн үү гэхэд инженер тийм ээ чиний хувцсыг зарж олсон мөнгө шүү дээ гэж хариулжээ. Рудо шоконд орж өөрийн өмсөж байсан хувцсыг харснаа уурлав. Инженер тэр мөнгийг чинь л чамайг эмчилж хооллож чадсан юм. Тэгэхээр санаа зоволтгүй гэж хэлв. Рудо би чамайг нэг зохиндоо гэхэд инженер
Эндхийн агаар дээр хувцас өмсөж болохгүй. Гэхдээ чи үүнийг ерөөсөө анзаарсангүй дээ гэж нэмж хэлв. Рудо энэ хүн байнга юм байдаг юм байх та гэж гайхаж байтал инженений хэлв. Одоо би чамд юм заах хариуцсан хүнтэй чинь уулзахаар явлаа. Чи энд хүлээж бай гэж хэллээ. Рудогийн бүр дургу хүрсэн байдалтай үлдэв. Тэр намайг яаж дээшээ буцахыг хэлмэс би шууд болиндоо гэж дотроо шийдсэн байв. Гэтэл гинэт дээрээс нэг муур улсран ирээд түүний ширээн дээр зардаа муур түүний мөнгийг шүүрч аваа шуудууд гудамж руу зүхчихваа. Рудо сандарч муурын араас хөөлөө. За одоо ингээд шин түүх үргэлжлээд явна шүү дээ. Та нар мэдж байгаа. Меншн нь болохоор 7 хоног 14 хоногт нэг гараад явна. Комик нь бол төрүүлээд явна шүү. За тэгээ өдөр болгон орно. Тэгээд үсхийг хүсээд байгаа бол те үзээ гэж бичиж. Тэгээ үсхийг хүсч нэхэр жоохон залхуу үрээд тах шиг байна. Та нарыг анзаарахаар. Тэгэхээр үзээ гэж ойлгосон гэж найдаж байна.